За бүгдээрээ жишээ авъя. Машин А хотоос гараад Б хотод ирэн үргэлжлүүлэн гарч С хотод ирсэн гээ. Тэгвэл машины хамгийн анх гарсан А хотоос хамгийн сүүлд очсон С хот хүртэлх энэ шилжилтийг АБ хоёр векторын нийлбэр вектор гэж нэрлэдэг. Үүнийг бид гурвалжны дүрм гэж нэрлэнэ. Эндээс тодорхойлолтоо харвал А векторын төгсгөл дээр ихтэй. А векторын төгсгөл дээр ихтэй Б вектортай тэнцүү вектор өгсөн гээ. Тэгвэл А векторын эхлэлийн цэг дээр ихтэй Б векторын төгсгөлийн цэг дээр төгсгөлтэй векторыг нийлбэр вектор гэж нэрлээд А вектор дээр нэмэх нь Б вектор гэж тэмдэглэнэ. Үүнийг өөрөөр эхлэлийн цэг болон төгсгөлийн цэгийг нь ашиглаад тэмдэглэж болно. А Б вектор нэмдэг нь Б С вектор. Тэнцүү нийлбэр вектор нь А С вектор. Эндээс харвал эхний векторын төгсгөлийн цэг дараагийн векторын эхлэлийн цэгтэй тэнцүү байна. Харин нийлбэр вектор нь эхний векторын эхлэлийн цэг дараагийн векторын төгсгөлийн цэг байгааг харж болно. Жишээ бодлого харцгаая. Зурагт А вектор болон Б векторуудыг өгчээ. Ягаан векторыг ашиглаад А вектор ба Б векторуудын нийлбэр векторыг байгуулаарай гэж. За би Б векторыг параллелаар зөөе. Өмнөх жишээг хэрвээ ашиглах юм бол машин А цэгээс гарсан гээ. Машин А цэгээс гараад Б цэг дээр ирсэн гээ. Тэгвэл үргэлжлүүлээд энэ Б цэгээсээ гарах ёстой. Тэхийн тулд А векторын эхлэлийн цэгийг Б векторын төгсгөл дээр эндээс дахиад харвал машин А цэгээс гараад Б цэг дээр ирээд үргэлжлүүлэн Б цэгээсээ гараад С цэг дээр ирсэн. Тэгвэл нийлбэр вектор гэдэг нь машины хамгийн анх гарсан цэгээс хамгийн сүүлд очсон цэгийг холбосон вектор маань нийлбэр вектор болдог. За бүгдээрээ хариугаа шалгая. За зөв байна. За зөв бодсон учраас дахиад шинэ бодлого гаргая. За зөв бодсон бодлогын тооныг оролдлогын тоо 1 гэж харагдаж байна, тийм ээ. За та бүхэн шинэ бодлого гэдэг товчон дээр дараад шинэ бодлогуудыг гаргаж өөрийнхөө мэдлэгийг баттгаарай. Дараагийн дасгал бодлого К векторыг бусад вектороор илэрхийл. За 3 өнцөгт. Олон өнцгтийн талын тоо 3, 4 өнцөгт, 5, 6 өнцөгт. За бүгдээрээ хамтдаа 6 өнцөгт байгаа үед бодъё. Харин 5, 4, 3 үед та бүхэн бие дааж бодоорой. За К векторыг бусад вектороор илэрхийлээрэй гэж байна. За бүгдээрээ хариуг нь харъя. Эндээс ингээд харвал К вектор гэдэг нь А вектор дээр нэмэх нь Б вектортэй тэнцүү. За тэгвэл А векторыг бүгдээрээ С вектор дээр нэмэх нь Д вектор гэдгээр сольж болно. Өөрөөр хэлбэл С вектор дээр Д векторыг нэмэхээр А вектор гардаг учраас А векторын хооронд С дээр нэмэх нь Д векторыг бичиж болох нэ. За үргэлжлүүлээд бид С векторыг Е вектор дээр нэмэх нь F вектороор сольж болно, тийм ээ. Е дээр F-ийг нэмэхээр С гардаг учраас С-ийн хооронд Е дээр нэмэх нь F гэж бичиж болох нэ. За цааш нь үргэлжлүүлээд Е векторыг G вектор дээр нэмэх нь H вектор гэж сольж болно. Яагаад гэвэл G вектор дээр нэмэх нь H вектор нь Е вектортэй тэнцүү байдаг. Тийм ээ. За эндээс ингээ харах юм бол К вектор J, H, F, D, B гэдэг векторуудын нийлбэртэй тэнцүү. Эдгээр векторуудаа эхлэлийн цэг болон төгсгөлийн цэгийг нь ашиглаад тэмдэглэвэл А, Б вектор нь эдгээр векторын нийлбэртэй тэнцүү болж байна. Эндээс та бүхэн дахиад харж болно. Эхний векторын төгсгөлийн цэг хоёр дахь векторын эхлэлийн цэгтэй тэнцүү байна. Хоёр дахь векторын төгсгөлийн цэг гурав дахь векторын эхлэлийн цэгтэй тэнцүү. Гурав дахь векторын төгсгөлийн цэг дөрөв дахь векторын эхлэлийн цэгтэй тэнцүү.
За гэх мэтчлэнгээр нийлбэр вектор нь хамгийн эхний векторын эхлийн цэг, хамгийн сүүлийн векторын төгсгөлийн цэг болж байна. Үргэлжлүүлээд H цэг дээр ирээд H-аас гараад F дээр ирээд F-ээс гараад C дээр ирээд C-ээс гараад B дээр ирсэн. Тэгэхээр машин хамгийн анх аль цэгээс гарсан бэ гэхээр А цэгээс гарсан, хамгийн сүүлд B цэг дээр ирсэн. Тэгвэл хамгийн анх гарсан цэгийг хамгийн сүүлд ирсэн цэгтэй холбосон энэ вектор бол нийлбэр вектор болдог, тийм ээ. Үүнийг бид олон өнцгтийн дүрм гэж нэрлэдэг. Өөрөөр хэлэх юм бол A1, A2 вектор дээр A2, A3, A3, A4 гэх мэтчлэнгээр AN-1, AN векторыг нэмсэн нийлбэр вектор нь хамгийн эхний векторын эхлэлийн цэг буюу A1, хамгийн сүүлийн векторын төгсгөлийн цэг буюу AN-ыг холбосон вектор байдаг байна.